байцгаана уу та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан гэрье. За Монголын шинжлэх ухааны салбарын залуу эрдэмтдийн амжилтаас хуваалцах шинжлэх ухааны мэдлэг мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой Science X цуврал подкастын маань анхны дугаар үгээр эхэлж байна. Энэхүү подкастыг явуулж зохион байгуулж нийгмийн хариуцлагатай ажил санаачлан зохион байгуулж байгаа шинжлэх ухааны технологийн сан болон Монголын залуу эрдэмтдийн холбооныхаа хамт олонд юуны төрөнд талархал илэрхийлье. Инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх Science X подкаст маань цуврал байдлаар хүрэх бөгөөд миний бие утхан сувд хөтлөгчөөр ажиллах болно. За ингээд өөрийнхөө талаар товчхон танилцуулбал би математик тоон технологийн хүрээлэнгийн мэдээллийн технологийн салбарын эрхлэгчээр ажилладаг. За мөн байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоонд удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм хүн байгаамаа. За ингээд эхнийхээ дугаарын зочинг танилцуулъя. За манай эхний дугаарын зочноор бол ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн микробиологийн лаборатори эрдэм шинжилгээний ажилтан доктор Сарадан Базрын Ариуна хэлцэж байна. За ингээд Ариуна маань бол 2002 онд Монгол Улсын их сургуулийг биотехнологийн ангийг бол биотехнологич мэрэгчлэр төгссөн. Мөн 2009 онд биологийн ухааны магистр зэрэгээ Монгол Улсын их сургуульд хамгаалсан. Мөн 2021 онд хөдөө аж ахуйн их сургуульд докторийн зэрэгээ антагонист идэвхтэй Bacillus subtilis-ийн нутгийн омгийг ургамалд өвчин үүсгэгч зарим өвгөнцрийн эсрэг туршсан дүн сэдвээр бол хамгаалсан байгаа. Ингээд ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд бол микробиологийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтнаар 2005 оноос хойш бол ажиллаж байгаа юм хүн байна. Мөн сонгуульт ажил хийдэг хүн байгаа тий. Мөн хүрээлэнгийнхаа үйлдвэрчний эвлэлийн хорон даргын ажлыг бол тус ашдаг. Мөн онцлон хэлэхэд ийм алдарт ээж юм хүн байгаамаа. За ингээд зочинтойгоо ярилцъя. За та өөрийнхөө талаар болон одоо судалгаа шинжилгээнийхээ ажлын талаар бол үзэгч сонсогчдод товчхон танилцуулна уу? За сайн байна уу. За би Төв аймгийн Ухтал Задим суманд төрсөн. Төв аймгийн Ухтал Задим сумын математик, физик, эдийн засгийн төрөлцсөн 1000 сургуулийг 10 жилээр төгсөөд Монгол Улсын их сургуульд биологийн факультет, одоо биологч, биотехнологич мэргэжил эзэмшсэн. Одоо бол ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн микробиологийн лабораторид бол эрдэм шинжилгээний ажилтнаар 2005 оноос хойш ажиллаж байгаа. За та яагаад судлаач болох замыг сонгосон бас энэ мэрэгжлээ хэрхэн сонгосон талаар үзэгчтэй сонсогч нартай товчхон сонирхуулаач. За сурагч байхдаа бол ном унших дуртай хүүхдээсэн. Бидний үед бол ном хүүхд болгон ном их уншдаг байсан. Тэгээ ном уншдаг байхын давуу тал нь багшийн асуултанд бол хичээл дээр бол товч тодорхой хариулж чаддаг байсан. Тэр утгаараа багштай одоо нөгөө анзаарагдаад тэгээ биологийн олимпиадад одоо сургуультаа ороод сургуультаа төрүүлээд тэгээд Төв аймагт биологийн олимпиадад 8 дахь рангт явсан. Тэгээд биологийн аймагтаа төрүүлээд улсын олимпиадад оролцоод 10 дахь рангт мөн аймгийн биологийн олимпиадад төрүүлж одоо улсын биологийн олимпиадад оролцож байсан. Ингээд биолог хичээлд бол илүү сонирхолтой болоод биологч мэргэжил эзэмших болсон. Тэгэхээр 2 удаа улсын олимпиадад төрүүлсэн гэсэн үг юм шүү дээ. Үгүй, аймгийн биологийн олимпиадад төрүүлсэн. Аймгийн биологийн олимпиадад төрүүлээд улсад оролцдог. Улсын олимпиад бол байр эдэлж байгаагүй. Гэхдээ улсын олимпиадад оролцсон гэдэг чинь өөрөөгөө нээх бас ингээд үеийнгийн тухайн одоо мэрэгчлэлээр ингээд шамдан одоо ингээд сонирхсан хүүхдүүдэд танилцах, ингээд ирээдүйн мэрэгчлээ эзэмших ингээд маш их ингээд мэдээллийг олж авдаг, өөрийгөө нээдэг тийм боломжтой байдаг. Тэгэхээр таны энэ сонгосон биологийн мэргэжлийн маань одоо хамгийн сайхан зүйл нь юунд оршд юм бэ? Та тэр талаараа яриач. Хамгийн түрүүнд дуртай мэргэжлээ эзэмшсэндээ бол маш их одоо бахархдаг. Эрдэм шинжилгээний ажилтан хүний бас нэг давуу тал нь сурах боломжтой, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Тэгээд судалгааны ажлаараа дэлхийн хаач очиж болно, олон улсын хуралд ихтгэл тавина, өөрийгөө одоо хөгжүүлэх өргөн боломжтой. Тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Тэр хөгжүүлснээрээ эргээд өөрөө амьдрах одоо арга бий болгодог. Хүн одоо хөгжих тус хүний хөгжил нь одоо улсын хөгжил гэдэг. Тэгэхээр өөрийгөө маш сайн ингээд хөгжүүлснээрээ бас улсдаа өөрийнхөө хувь нэмрийг ажил үйлсээрээ оруулах боломжтой.
За ариуныгийн талаар би подкастт ихэнд хэлсэн. Ариуна маань бол алдар тохихийн одонтой ээж байгаа. Тэгэхээр ариуна маань гэрийн эцэгтэй ажиллаа, энэ судалгаа шинжилгээнийхээ ажилдаа яаж хослуулж, яаж эдгээрийг нэгэн зэрэг ингэж амжуулдаг талаар туршлагаасаа бидэнтэй хуваалцаач. За эрдэмчлэгийн ажилтан бол ер нь цаг наргүй ажилдаг. Хүмүүс одоо ажиллаа тараад тэр ажил гэрийнхээ ажлыг хийдэг бол бидний ажил бол байнга бодох, боловсруулах, бичих, туурвах эцсийн үр дүн нь бол бүтээл болж гарах учраас цаг наргүй байдаг. Амралт гэж байхгүй. Ээж хүний хувьд бол бас ажил амралтгүй байдаг. Цаг наргүй. Гэхдээ өөрөө нөгөө ажилдаа дуртай. Дээрэс нь гэр бүл хүүхд чинь бас амьдралын ад жаргал учраас өөрөө дуртай, ад жаргалтайгаар хийхээр тэгээд бүх асуудлыг бол зохицуулаад амжуулдаг. Тэглээ яхаа яг таны ярьсыг сонссон чинь нэг зүйл санаад орчлоо. Нөгөө дуртай мэрэгжил ажиллаа сонгосон хүн одоо насан туршдаа ажил хийхгүй амьдардаг гэдэг нэг тийм үг өгдөг шүү дээ. Тэр хүн ажиллаа хийхгүй зүгээр хоббигоо хийгээд явж байгаа хэрнээ одоо ажиллаж байгаа гэсэн үг болдог тий. Тэгэхээр яг л тэр үг санаанд орлоо л доо. За тэгэхээр та яг энэ одоо энэ судалгаа шинжилгээний ажиллаа хийх энэ мотивацтэй энэ урам зоригоо яг хаанаас олж авдаг вэ? Их сургуулаа төгсөөд хонхны яриа болоод маргааш нь ээж маань хор тавтартай гэдэг мэдээ сонссон. Тэгээд хор тавтартай хүн гэр бүлдэн байхаар бас ямар эмзэглэл ах вэ идэж уух хүнс гэл бүх юм ингээд судлах хэрэгтэй болдог. Тэгэнгүүт биднэрт яг ингээд эрүүл хүнс маш чухал гэдгийг бол ойлгосон. Тэгээд дээрэс нь тийм хавдар гэдэг чинь маш их ингээд байд юм байна гэдгийг бол тэгэхэд л мэдсэн. Урд нь бол ерөөсөө сонсож байгаагүй хаяал нэг тохиолддог гэж боддог байсан чинь маш их ингээд тийм өвчтэй хүмүүс бол байд юм бидэд. Тэгээ юунаас үүсч вэ? Яагаад юм байд юм бэ гэхэд бидний идэж ууж байгаа хоол хүнс, агаар гих мэтчлэн одоо зүйлсүүд бас нөлөөлдөг юм байна гэж бодоод ямар ажил хийн тэр ажилдаа заавал хүний эрүүл мэнд тустай байх аргыг хийх, судлах, нэвтрүүлэхээр зориндоо гэсэн одоо зорилготой болсон. Тэгээд уран хамгааллын эрдэмчлэгээний хүрээлэнгийн одоо микробиологийн лаборатори маань болохоор ургамал хамгаалалт биологийн аргыг хэрэглэх боломжийг судалж технологи боловсруулдаг үйл ажиллагаа явуулдаг лаборатори байгаа. Тэгээд энэ лабораторийн маань одоо үндсэн чиглэл маань одоо миний ингээд бодож байдаг зорилготой маань аягүй нийцдэг. Хүмүүс одоо нөгөө өвчлөхгүй байх бай гэхээр миний одоо ажиллаж байгаа салбарт юу хийвэл бас тэрэнд одоо нэмэр болох вэ? Тийм хувир нэмэр оруулах вэ гэдэг дээр миний одоо яг ажлын ингээд чиглэл судалгаа маань аягүй тийм тохирдог. Та сая нөгөө биологи аргаар ургамал хамгаалах гэдэг ярьлаа шүү дээ. Тэр энэ талаараа яг сонсогч үзэгч нарт илүү дэлгэрэнгүй ойлгомжтой тайлбарлаж өгөөч. За ургамал хамгааллын эрдэмчлэгээний хүрээлэн бол ургамлыг одоо өвчин, хортон, өвчин хөнөөлт одоо организмаас яаж хамгаалах уу гэдэг одоо арга технологиг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлдэг үйл ажиллагаа хийдэг эрдэмчлэгээний үндэсний байгууллага. Тэрэн дотроо микробиологийн лаборатори нь болохоор одоо ургамлын өвчин, хөнөөлт, шавж, мэрэгчийн эсрэг биологийн аргыг яаж хэрэглэх вэ гэдэг одоо судалгаа хийдэг. Биологийн арга гэдэг маань одоо ашигтай бичил биетнийг ашиглаад одоо хөнөөл учруулж байгаа организмыг одоо организмын эсрэг одоо ашиглах талаар судалгаа хийдэг. Одоо манай лабораторид ургамлын одоо хөнөөл учруулдаг шавжийн эсрэг одоо гэрийн биобэлтгэл, бавари базаны гэдэг мөвөн зэргийн биобэлтгэл, мэрэгчийн эсрэг одоо бактериомитлан бэлтгэл, ургамлын өвчний эсрэг одоо висфтилерис гэдэг бэлтгэлийг одоо үйлдвэрлэж байгаа. Одоо гэрийн биобэлтгэл гэхэд шавжийн хөнөөлт шавжийн эсрэг одоо боломжлжэрийн хөнөөлт одоо шавжийн эсрэг идэвхтэй одоо өвчин үүсгэж одоо метаризм анэспли гэдэг мөөнцрөөр хийгдсэн биобэлтгэл байгаа. Энэ бэлтгэлүүд Монгол улсад анх удаа одоо оюуны өмчийн үнэлгээ хийгдэж байгаа юм бэлтгэл байгаа. Тэгэхээр яг саяын тэр ярьсан онцлог бүтээгдэхүүн дээр яг энэ бүтээгдэхүүн бол одоо бүтээгдэхүүн болоод гарчихсан гэсэн үг энэ бэлтгэл маань. Яг миний одоо өөрийн одоо судалж байгаа одоо хийж байгаа ажил юм бол Монгол орны хөрснөөс одоо антагнист идэвхтэй бациллус субтилисийн одоо нутгийн омгийг
илрүүлэн тодорхойлоод одоо биологийн шинжийг тодорхойлоод ургамлын өвчний эсрэг одоо бактерийн биобэлтгэл гаргасан байгаа. 2017-ос 2019 оны хооронд инновацийн төслийн шинжилгээ ухааны технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн инновацийн төслийн хүрээнд бол 1200 литр B-севтил 99 биобэлтгэлийг үйлдвэрлээд одоо байцаа сунган мөн одоо хүлэмжийн тармилын өвчний эсрэг хэрэглээд одоо үр дүнгийн тооцоод бол Оросын холбооны улсад үйлдвэрсэн питоаспирин биобэлтгэлтэй бол дүүцэжсэн үр дүн. Тэгэхээр энэ бэлтгэлийг одоо манай улсад одоо үйлдвэрснээр ямар давуу талыг бидэнд авчрах юм. Тэгээ ирээдүйд одоо бидний бүрийн хэмжээний үйлдвэрлэл хийх боломж юу байгаа юу? Бага. Ер нь биобэлтгэлийн судалгаа бол 10 хэдэн жил үргэлжилдэг. Одоо тэр ашигтай бичил биетнээ хайж илрүүлэх, тодорхойлох, тэгээд тухайн нөгөө өвчин эсвэл хүнөөлж хавжийн эсрэг турших гээд лабораторийн хагас үйлдвэрлэлийн туршилтууд явагдаад ер нь бол 10-аас дээш жил бол тасралтгүй хийгдэж бий болдог байгаа. Манайд бол хийх боломжтой. Бид бол лабораторийн хэмжээнд бол үйлдвэрлэж байгаа. Ихээр үйлдвэрлэх одоо зөвшөөрлөх судалгаанууд бол хийгдэж байгаа. Яг Bacillus subtilis 99 бэлтгэлийг бусад мөөгөн цэрийн бэлтгэлүүд нь бол бас ихээр үйлдвэрлэгдээд одоо захиалгын дагуу хийгдэж байгаа. За манайд өөрсдөө үйлдвэрлэхийн давуу тал ихтэй. Импортын зардал байхгүй тий, замын зардал хэмнэн тэгээд тухайн захиалгын дагуу бол хугацаа дуусаагүй. Тэгээ яг Монгол орноос ялгсан болохоор илүү идэвхтэй байх. Яг манайд хөрснөөс ялгсан гэхээр бол яг манай орондоо бол тохиромжтой байдаг. Яг энэ биологийн аргыг ашигласан нь одоо ямар давуу талтай гэдэг юм. Бусад одоо хими аргаас ч юм уу тий, бусад аргаас ямар давуу талтай вэ? За биологийн аргыг бол хамгийн түрүүнд ер нь бол биологийн аргыг бол зөвлөдөг дэлхийн нийтэд. Аль болохоор одоо химийн пестицидийг хэрэглээг одоо 60% хүртэл бууруулах одоо зорилт одоо дэлхийн хэмжээнд тавигдж байгаа. Яагаад гэвэл маш олон жилийн хугацаанд ингээд химийн байц хэрэглэхээр одоо хөрсөн торимтлагдах улмаар одоо хоримтлал үүснээр одоо хүний эрүүл мэндэд эргээд одоо хавдар үүсэх олон өвчний их үүсэр үүсдэг гэж үздэг. Биологийн аргын давуу тал нь тухайн одоо өвчин үүсгэгч мөн эсвэл одоо хөнөөлжруулж байгаа шавьжтаа л үйлчлдэг сонгомол үйлчлэгээтэй. Дээрээс нь задрах хугацаас шаардахгүй. Химийн аргыг одоо хэрэглэхээр хамгийн багадаа одоо тэр бодисыг одоо задрах хугацааны дараа хэрэглэх байдаг. Биологийн аргад бол тийм задрах хугацаа шаардахгүй. Дээрээс нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй. Хоримтлагч одоо хортой нөлөө үзүүлдэггүй даваа талтай. Тэгэхээр маш ач холбогдолтой судалгаа авах нь тийм өмнө ажиллаж байсан судалгаа. За тэгвэл та яг одоогоор бол яг ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ? Мөн ирээдүйд одоо ямар судалгаан дээр ажиллах юм төлөвлөгөөтэй юм те? За яг одоогоор бол 2019 оноос эхэлж микроризогийн нутгийн омгийг илрүүлэх үйлдвэрлэх технологи боловсруулах сэдвээр ажиллаж байгаа. Энэ микроризогийн төсөл бол манай хүрээлэн дээр бол нийт одоо багийн хэмжээнд одоо хийгдэж байгаа ажил. Түүн дотроо бол миний хариуцж байгаа сэдв бол нутгийн омыг илрүүлээд мөн одоо биобэлтгэл болгоод одоо бусад судлаачтай одоо судалгаанд нь одоо нийлүүлэх тухайн бусад судлаачид маань болохоор дороотсон бэлчээр тариалангийн талбай эднэрт бол туршаад одоо үр дүнг тооцох тийм ажлуудыг бол чиглэлээр бол хийж байгаа. Хувь хүний зүгээс асуухад одоо та өөрөө залуу судлаач хүн тэгэхээр залуу судлаач байхын давуу тал тий болон мөн одоо сул тал гэх юм уу бэрхшээлтэй тал нь яг юу гэдэг вэ? Хаяа тийм нэг шантрах үе гардггүй тий олон хүүхдтэй юм чинь бас тэр талаараа нэг. За шантрах үе бол гардаг. Бас бүгдийг нөгөө мэдэж одоо чадаагүй ч гэдэг юм уу тэр утгаар ингээд нөгөө хийх гэдэг нөгөө хугацаагаа одоо ингээд зөв төлөвлөөгүй ч юм уу тэрээс болоод ингээд би одоо энийг хийж чадахгүй одоо амжуулахгүй гэдгээр заримдаа ингээд шантармаар байдаг. Гэхдээ өөрийнхөө одоо нөгөө нэгдүгээр дуртай ажил тэгээд яг юунд хүрэх вэ, юу хийх вэ гэдэг нөгөө зорилго байгаа учраас тэгээд тэр асуудлуудаа бол даван туулаад ийм хий юмд одоо түүртэж болохгүй нэ гэд одоо цаашаа бол ингээд нөгөө алсын хараагаа одоо хардаг учраас одоо нөгөө бэрхшээлээ заримдаа ингээд боломж олгоод
явдаг байгаа. Түрүү нөгөө подкаст эхлэхийн өмнө би өөрийг чинь танилцуулга CV-тэй танилцж байхад бол нэлээд олон удаа мэрэгжилтэд ишлүүлээд гадаад явсан байсан тий. Тэгэхээр энэ талынхаа туршлагыг одоо бусад судлаач нартайгаа болон залуу үетэйгээ хуваалцвал судалгааны ажлын нэг давуу тал нь өөрийгөө одоо ингээ хөгжүүлснээрээ өөртөө ингээ давуу байдал үүсгдэг. Тэгээд өөрийнхөө ажлыг ингээд сайн хийн, мэдээлэл цуглуулна гэдэг чинь гадаад хүмүүстэй холбогдох, гадаадын сургуультай очиж мэргэжилт дэвшлүүлэх боломжууд бол гарч ирдэг. Одоо яг өөрийн Монгол оронд хийсэн судалгааныхаа дүнг танилцуулах гэдэг олон улсын хуралд явах боломжууд бас зөндөө байдаг. Таиланд, Япон, бүгд найрамдах хятад дурсад бол олон улсын хуралд явж исэн мэргэжилт дэвшлүүлж исэн. Тэгэхээр одоо хамгийн сүүлд нь одоо ингээ асуухад залуу судлаач хүнийхээ хувьд баримтлагдаг өөрт чинь ямар нэгэн тийм зарчим байдгүй одоо нийгэм болон залуучуудтай үлгэрлээд одоо уриалаад юуг хэлмээр санагддаг вэ те энэ талаар хэлээч. Ер нь бол альва зүйлд судалгаатай шинжлэх ухаанчаар хандвал зүгээр юм байна гэдэг одоо зарчимтай байдаг. Одоо судалгааны ажил хийж байхад тэрийн тэгчмэр юм да гэдэг альва юмны улс суурийг нь олж харах хэрэгтэй мэн гэж боддог. Тэгээ энгийн жишээ гэхэд гэртээ бол хогоо ангилдаг. Хүүхдүүдтэй хогоо ангилах одоо бүр ингээд сургацсан. Ер нь бол нэг мод тари гэдэг бол бодолтой болсон. Тэгээд 2005-аас хойш ингээл жилд одоо тасралтгүй байхын тулд нэг жил хит их тарихаар би дараа жил нь бол санхүүгийн асуудалтай үүсэх юм байна гэд анханасаа жилд нэг 10 мод ингээд ер нь тарьжээ. Гэхдээ тэрийг яг ургуулж бай гэд гэр оролт ингээд таньдаг хамаатны эсвэл ингээд найз нөхөд гэдэг айлуудыг судалж агаад нэг очиод та нарын хашаанд ингээд мод тариулахын би яах вэ одоо би ингээд тарьж өгье та нар хэрэг ингээд туслаарай гэгээд тэгээд тэрнээс хойш тасралтгүй бол мод тарих ажил маань бол жил болгон бол хийгддэг. Гэхдээ бол яг 19 гэсэн тоондоо баригддаг. Тухайн одоо тарих газар маань хичнээн мод тарих боломжтой байна. Тэр хэмжээгээр бол тарьдаг. Гэхдээ хамгийн багтаа бол 10 мод тарьдаг. Тэгэхээр одоо бараг 170-80 мод бол одоо бол айгуу сайхан ургаж байгаа. Тэгээд тухайн тарьсан айлууд маань айгуух баярлдаг. Маш багахан зардлаар хэрнээ одоо тарьсан мод маань одоо маш ингээл том жил болгон улам томрол жимсийг аваад тэгээ нөгөө нэг айл гэхэд л багтаа 10 хүн мод тарих юм байд юм байна. Хашаа маань ингэж өөр болд юм байна. Тоошрог болд юм байна гэдэг бас мэдлэгтэй болсон. Тэр нь одоо бол айгуу сайхан байдаг. Би нөгөө өөрийн чинь талаар бас ингээд судалж байхад сошиал орчинд нөгөө хүүхдүүдтэйг нөгөө хогоо ангилж исэн зургийг чинь бас харсан л да. Тэр зүгээр юутай тавилттай зураг уу эсвэл өөрөө санаандгүй болсон үйл явдлаа. 2019 онд хогоог анх эхлээд хогоо багсгах гэдэг группийг мэдээд тэгээд судалж байгаад ер нь бол яг урд нь ч гэсэн боддог гэсэн имэдэг амьдэрдэг гэсэн имэ маань өөрөөсөө гэрээсээ хог гаргадаггүй айл болохоор ингээл бүх юмаа ингэж дахиж ашигладаг тийм зуршилтай байсан. Ер нь л настай хүмүүс чинь тийм байдаг ч илүү хэрэглээ байхгүй нэг хувцас олон жил өмсдөг ч юм. Тэгээд тийм ерөөхдөө хүмүүжлтэй байсан болохоор гэрээс ингээд хог баглаа бодол гарахаар жоохон шаналдаг. Яг тэгэхээр гэрийнхээ хогийг гадаа гаргалаа гадаа гарсан хог нь хогийн цэг дээр очиод буцаад нөгөөдгөн салхинд бид нэр тэргээрээ амьсгалдаг. Ер нь бол шууд утгаараа бодоход тэгэхээр хүн эрүүл бай гэвэл ер нь орчин сайн байх хэрэгтэй. Хоол хүнс тэгээ амьдарч байгаа орчин сэтгэл санаа одоо сайн байх хэрэгтэй. Гэтэл бидний орчин бол бидний зөвхөн хувь хүний бусад ингээл улс төр нийгмээс шалтгаалгүйгээр хувь хүн болгон өөрсдөө хичээвэл эрүүл ингээд цэвэрхэн байх боломжтой байдаг. Тэр утгаараа 2019 онд анх гэртээ одоо хогоо ангилаад тэгээд нөгөө жил хураасан хогмоор бол маш их болоод одоо гялгар уут гэхэд 2 шуудаа болоод тэгээд тэдрийгээ үүрээд 3 өвчтөд ингээд даахаар нөгөөд тэр нөгөө хог авч исэн газар очиж явах замд маань тэр зураглаач нь зургийг аваад тэр юунда группт оролцсон. Тэгээд хогоо одоо ингээд цуглуулъя одоо ингээд яах одоо үйл ажиллагаа болохдоо тэр зурганд байсыг л нөгөөдг нь тавигдсан байдаг. Харин тийм би тэрийг хараад их сайхан санагдчихсан л да. Хүүхдүүдтэй маш зөв үлгэрдүүрэл хүмүүжил болгож байгаа тий. За тэгэхээр Арина маань бол залуу судлаач, судлаа шинжилгээний ажлаа хийхийнхээ хажуугаар бол маш сайн ээж гэдгийг бол та бүхэн энэхүү подкастаас маань бол харсан баг.
За сая бол нэлийн мэрэгжил судалгааны чиглэлийн талаар бол асуултууд асуулаа. Одоо би яг өөрийн чинь яг хүүхэн талаас нь одоо асуулт асуумаар байна л та. Өөрөө ингээд 4 хүүхдийн ээж хүн те. Тэгэхээр анхныхаа хүүхдийг хэдийд гаргаж байв. Одоо баг нь хэдтэйв те. Тэгээ хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг энэ аргахаас одоо танилцуулаач. За одоо 2-8 насны 4 хүүхэдтэй 2013, 15, 17, 19 онд бол хүүхдэд төрүүлсэн. За бидний судалгааны эрдэмчлэгийн ажилтны нэг бэрхшээлтэй гэх юм уу тал нь одоо ингээд 3 жил хийх ажлынхаа дундуур нэг хүүхэд төрүүлчихээр судалгааны ажлын маань тайлан нэхэгдэх үр дүн нэхэгдэх одоо ийм бэрхшээлүүд гардаг. Тийм тэр үед бол жоохон шантрах үе байдаг. Бидний ажил яг ингээд гараараа хийжтэй лабораторид ингээд үр дүнгээд гаргаж иж үр дүнгээ одоо үнэн зөвөр гаргадаг учраас тэр дунд нь бол 1 жил алдах гэдэг бол маш хэцүү байдаг. Гэхдээ эмэгтэй хүн бол ачааллуудыг бол аваад одоо ачааллуудыг одоо ачааг одоо үрдэг шүү дээ. Эрэгтэй хүн бол шинжлэх ухааны ажилд бол манлайлах бол маш их боломжтой байна гэж хардаг. Миний зүгээр ягаад тэр эмэгтэй хүн шиг дунд нь бол завсардахгүй тий. Тэгээд үндсэндээ би 8 жил одоо ингээд хүүхэд төрүүлэх нялх хүүхэдтэй байх гэдэг 8 жил зарцуулсан. Энэ хугацаанд яг нэг хагас жил ажиллаад төрчөөд тэгээд нэг хэсэг хугацаанд хүүхдээ өсгөөд гих маягаар бол явж исэн. Тэгэхээр ер нь одоо ийм ойрхон насны 4 хүүхэд тэгээд энэ бүхний хажуугаар одоо судалгааны шинжилгээний ажиллаа хийнэ гэдэг бол ерөөхдөө бараг шөнийн цагаар ажилладаг. Тий, ер нь бол нойргүй, ер нь бол хүүхдүүдээ л яг 9 цагт хичээлийн амралтаар ч гэсэн ер нь бол хүн эрүүл байх хэрэгтэй гэдгээр нь 9 цаг гэдэг одоо тулаа сургацсан. Тэгээ 9 цагаас 10 цагийн хооронд бол хүүхдүүдийн маргаашийн хэрэглэдэг хувцсандар бусад үеийн бэлдэж тавиад тэгээ 10 цагаас нэг шөнийн 12 1 цаг хүртэл өөрийнхөө одоо бичих, унших, маргааш ажиллаа төлөвлөх гэдэг ажлуудыг бол хийдэг байна. Тэгэхээр хүүхдүүд чинь бол одоо залуу судлаач одоо эрдэмтэн хүний хүүхэд гэхийнхээ хувьд одоо ямар бусад хүүхдүүдээс одоо ямар өөрөөр одоо хүмүүжил авч ийн тий ялгарх зүйл байдаг уу тий хүүхдүүд бол одоо ингээл ээжигээ манай ээж ийм ажил хийдэг гэл ингээ бахархаал ярьдаг штэ тий тэгэхээр энэ дээр одоо ямар одоо өөрчлөлт арай өөр зүйл нь юунд байдгийг төлөвшил сайтай гэж анзаарэгддэг. Ер нь бол бие даалт сайтай. Эсвэл харьцангуй нөгөө өөрсдийн ингээд хайчдаг одоо учраас тэр ер нь бол 2 настай хүүхдгэл аль эртний одоо хувцсанараа өмсөж сурцсан хоолундаа тийм 1 нас өнгөрөөл ер нь бол манай хүүхдэд хоолундаа өөрөө идээ сурцсан хувцас өмсөж сурцсан тэгээ унтах цагтаа унтаад өглөө 7 цагт хинэрж одоо гойлохгүйгээр өөрсдөө ээж босооч хичээлдээ явъя гэж сэрээдэг. Тэгээд ингээд хажууд нь ингээд хүн ингээд ном уншаад би одоо миний одоо гол ажил юм чинь уншаад тэрэн дээрээ оюун дүгнэлт хийх учраас ингээд харахад ном уншаа сууж идэг учраас хичээлж гэсэн одоо хүнээр гуйлахгүй өөртөө яг оногцсон цагтаа хийгээ явж идэг. Одоо орчин үед бол хүүхдүүд бол дэлгэцээс хамааралтай гэдэг чинь манай гэрт бол утас үздэг хүүхд бол байхгүй. Би тэгээд дугаас утас үзэх завж гардггүй. Тэгээд айл болохоор завтай цагтаа ингээд харилцсан ярэ маргааш яах вэ? Өнөөдөр юу хийсэн гэд ярилцдаг. Тэгэхээр бас хүүхдүүд ингээд хоорондоо ойлголцох, сайн ярих, өөрийгөө илэрхийлэх гэдэг ч гэсэн бас бусдаас ч давуу юм шиг ажиглагддаг. Өөрөө Тайланд руу мэрэгжил дэвшлүүлэхээр явсан байсан. Тэгэхээр одоо энэ мэрэгжил дэвшлүүлэх курс одоо энэ сургалтуудад хэрхэн хамрагддгүү те өөрөө энийгөө олж явах уу эсвэл байгууллагаас ч н одоо дэмжиж ингээд ийшээ яваарай гэж санал болгодгүү. Тэгээ тэнд очиод одоо сураад ирэхийн давуу тал нь юу гэдгийг те Монголдо ирээд арай нэг өөрөөр одоо арга барилыг суралцаад ирэхийн одоо давуу чанар нь юу ах вэ? Хамгийн анх гадаад явсан сургалт маань Тайланд байсан. 2009 онд яг магистраа хамгаалчаад нэг сарын дараа явсан. Энэ бол яг манай ажлын хүн бол санал болгоод одоо ийм сургалтууд байдаг. Чи юм явуулаад үзээч гэснээр бол явж исэн. Гадаад явна дээрээс нэг мэрэгжлийн чиглэлээр ингээд олон улсын хүмүүстэй хамт ингээд суралцсан гэдэг бол маш сайхан. Тэгээ өөртөө маш ингээд урам зориг авдаг юм лээ. Би хаана явж байгаа вэ? Би очиод яг юу хийх вэ гэдэг аюу тийм урам зориг авдаг юм бэлээ.
Тэр сургалтанд явж ирээд жилд ер нь бол хугацаа нь хамаагүй 7 хоногч байсан хамаагүй сарч байсан хамаагүй гадаадд ер нь мэрэгжил дэвшлүүлэх курсд яваад өөрийгөө ингэж хөгжүүлж авах хэрэгтэй байна гэж бодолтой болсон. Тэгээд Тайландын засгийн газрын бол тэтгэлгээр явсан. Тухайн үед бол миний одоо Монголд авдаг цалин маань одоо 300 мянган төгрөг байхад Тайландд очиод бол 640 мянган төгрөг Монгол мөнгөөр бол гар дээрээ аваад одоо ингээд өөртөө ингээд зарцуулах мөнгө аваад тэгээд бас ингэж өөрийгөө ингэж гадаад орны ингээд соёлтой танилцах, мэргэжлээ дэвшлүүлэх, дээрээс нь ингээд хувь хүн талаас бас орлоготой болно гэдэг чинь ямар сайхан юм бэ гэж бодсон. Тэгээд хэл усаа сайжруулах бас ингээд ажлаа ер нь л маш сайн хийх юм бол хүн хаач очиж болох юм байна. Ямар ч төвшөнд бол очиж болох юм байна гэдэг бол мэдэж авсан. Тэгээд ер нь бол өдөр тутмын ажлаа өөрийнхөө хэмжээнд ингээд өөрийгөө бүр дайчлаад ингээд хийгээд байх юм бол би хизээч хаач ингээд хинтээж уулзч магадгүй юм байна. Тэрийг бол хүн лабораторитоо ингээд өдөр тутмын ажиллаар л олж авд юм байна. Тэр боломжийг гэж мэдэж авсан. Тэр гадаадд одоо Тайландд одоо жишээлбэл очиод тийм ингээд суралцж явах явцад одоо манай орноос юугаараа ялгаатай байна тий. Судалгаа шинжилгээний одоо төвшин хэрэг байна. Манай улс одоо тэндээс хоцроод байна уу? Эсвэл урд нь явна уу? Энэ хоёр одоо практик нь хоорондоо хэр ялгаатай байна. За Тайланд бол өөрөө тропикийн бүсийн орн. Тэгэхээр нөх хөдөө аж ахуй бол маш сайн хөгжсөн тий. Таримлын талаар бол маш манай Монгол хувирны хувьд бол мал аж ахуйн орн 50-50 оны сүүлийн үеэс бол хатар газар эзэмшээд газар тариалан хөгжсөн. Тэгээ яг миний одоо судалгаатай холбоотой урлагийн өвчний талаар хэрвэр хүмүүс бар төдийлөн бас хайхардаггүй. Хүн өвдүүл, мал өвдүүл бол улсын хэмжээнд яригдаг. Ургамлын өвчин гэдэг нь өөрөө ургамалч нь бас яг хүм малтай адилхан хатгаад тусна, хавдар тусна. Тэгэл мөөгөнцрийн бактери, вирусын өвчнөр өвчлөн мөн халдваргүй өвчин, халдвартай өвчин гэд олон төрлийн өвчнөр өвчлөдөг. Хүлэмжинд гэхэд л одоо мөөгөнцрийн өвчин, гуайлах өвчин гарлаа гэхэд ургацаа алддаг. Тэгэхээр нөө эдийн засгийн хохиролтой. Тайландд бол яг тэр сургалт яг өөрийнхөө одоо мэргэжлийн чиглэлээр явсан учраас аюул олон одоо арга зүй эзэмшээд Монголда бас ингэж хийж болох юм байна гэсэн бол нэлээд олон сэтлүүдтэй ирсэн. Тэгээд тэрийг бол одоо ажилдаа нэвтрүүлэх хийг бол зорж ажилласан. Одоо ингээд олон сэтэл санаа юунаас гадаад сураад ирээд авлаа. Одоо тэгээд энд ирээд одоо энэ өөрхөн шин сэтэл санаачлалгаа одоо бодит амьдралд хэрэгжүүлэх те одоо төсөл хөтөлбөр болгох ч юм уу. Тэгээд энэ санаачлалгаа яаж одоо хуучруулахгүйгээр одоо энийг бүтээгдэхүүн болгож гаргах юм те. Энэ санаачлагыг яаж хүлэн дэмжих одоо тийм арга байна. Яг манад бол нэг үгэлгээд бол мэдээж санхүүжилт бол бага байдаг те. Гэхдээ л хүн өөрөө зорьсон бол тэгэл тэр ажил маань одоо бит бүтээгдэхүүн болоод үйлдвэрлэлд нэвтрэлт нь л одоо тууштай л хийх хэрэгтэй юм бэлээ. Эрдэмшлэгийн ажил бол тасралтгүй тэгээд тууштай хийгдэж л үр дүн гардаг. Хүмүүс бол нэг бүтээгдэхүүн хийчлээ одоо чи хурдан үйлдвэрлэжээ гэж шүүмжилдэг. Гэтэл тэр чинь бас ингээд үйлдвэрлэлд туршигдах одоо хугацаа гэж байдаг тий. Манай орн чинь бол жилд нэг удаа ургац хураадаг. Ихэнхдээ хүүтэн тропикийн бүсд одоо халуун оронд бол жилд 2-3 удаа туршичаад бас хугацаа бас хэмнэн тий одоо яг үйлдвэрлэлийн туршилт бол одоо 2-3 жил одоо туршиж энэ яг одоо манад одоо ийм тонн нормоор болж байна гэдэг одоо дүгнэлт гарах гэхэд манайх бол жилд одоо нэг л удаа үйлдвэрлэлийн туршилт одоо талбайн туршилт хийгдэнэ. Лабораторид бол хангалттай үр дүн гардаг. Лабораторийн үр дүн бол 100% байлаа гэхэд яг гадаад орчинд үйлдвэрлэлийн талбайд бол биологийн бэлтгэлүүд бол 75-аас дээш хувь үзүүлчихэд бол хангалттай гэж үздэг. Тэгэхээр үйлдвэрлэлийн туршилт бол мэдээж хугацаа шаарддаг. Одоо та өөрөө энэ ажлаа ингээ бүтээгдэхүүн болгоод гаргаад авлаа. За тэгээд эндээс одоо нэг тодорхой аз жаргалыг мэдэрдэг баг. Тэгээд би одоо мэргэжлээсээ хамаараад би бол жишээлбэл одоо нэг ямар нэгэн програм бичлээ ч юм уу те нэг ингээ зүйлийгээ яг ингээ нүдэнд харагдах тийм одоо үр дүн авахаараа ингээ нөгөө аз жаргалыг мэдэрдэг. Тэгээд та тэгэхээр яг ямар хэсэгт нь одоо энэ судалгаа шинжилгээний ажиллагаа аль хэсгээс нь илүү их тийм аз жаргалыг мэдэрдэг вэ?
Ер нь лабораторид суух, лабораторид нөгөө жүжигчин хүн ингээл алтан тайзанда мөрдөж гай ингээд гавья таваал ингээл өндөр цол ахаараа надад бол лабораторид орохоор яг тийм мэдрэмж төрдөг. Хүмүүс ингээл ихэнх нь ингээл ажиллаад хараад явсны дараа ингээд суухаар ингээд тийм тайван тэгээд нэг тийм бусдад ингээд нөгөө бусдаас ингээд нөгөө саад учрахгүй яг ингээд лабораторид төвлөрөх боломжтой байдаг. Тэгээд нэг туршилт тавьчаад тэрнийхээ үр дүн хүлээгээ сууж авах сайхан байдаг. Тэгээд үр дүн маань гарчгаар тэрэндээ ингээд өөрөө ирэхгүй ингээд баясаад байдаг. Хүмүүс чи яага энийгээд байгаа хүн харахад ингээд ерөөсөө тийм гоёо байгуулсан ажилгүй хэрнээ яагаад ч юм тэр нөгөө Петреганд ч юм уу ингээд лабораторид ингээд гарсан ингээд үр дүн маань ингээд нүдэнд харагдаад ингээд өөрт мэдрэгдээд эхлэнгүүт ингээд аягүй тийм баяртай байдаг. Тэгээд тэрийг ингээд эцсийн бүтээгдэхүүн болгоод одоо хүмүүс одоо би одоо гэж одоо намайг танихгүй ч гэсэн ингээд яг өөрийнхөө ингээд чиглэл салбараар одоо өөрийнхөө хийж байгаа ажлаараа ингээд бусад хэрэгтэй юм хийчихсэн ингээд тэрэндээ л ингээд хүрчүүл илүү сайхан юм шиг санагддаг. Тэгэхээр одоо заавал сайн үр дүн гэхгүй гэдэг тийм үр дүн сайн ч гарч болно, муу ч гарч болно. Тэгэхээр одоо хэрвээ таны туршилт одоо хийж байгаа ажил чинь муу үр дүн үзүүлээд одоо туршилт бүтлгүүтдэг ч юм уу тийм тэр үед та өөрийгөө яаж одоо сэргийдэг, яаж шинээр нөгөө эхлэх цэг нь хаанаас байх вэ тийм ер нь бол үрти таны хэлсэн яг зөв тийм заавал эерэг үр дүн хүлээх албагүй шүү дээ. Хэрвээ сөрөг үр дүн гарах юм бол тэр зам болохгүй байна гэдэг дараагийнх нь бол сонгох боломжтой байдаг. Тухайлбал 2015 онд одоо яг энэ бациллус субтилисийн одоо нөгөө идэвхийг одоо Петреганд инвитро туршичаад одоо лабораторид одоо яг ургамлын эсрэг ургамлд одоо өвчин халтаагаад тэрнийхээ эсрэг одоо битэмлийнхаа одоо анхны одоо ингээд одоо юг загварыг одоо туршиж үзчихсэн. Эхлээд өөрөө төсөөлөхдөө бол ингээд маргааш нь л ингээд нөгөө болчих юм шиг санагдал. Тэгээд ургамлаа ингээд ургуулад эхний хувилбарт нь одоо нөгөө өвчнөө халтаагаад хоёр дахь хувилбарт нь өвчнөө халдаачингуудаа битэмлээгээд гурав дахь хувилбарт нь ингээд хяналтын ингээд юуж хэрэглээх ингээд гурван хувилбар гаргачаад тэгээд эхний өдөр үзлээ яг бүгд л яг адилхан хоёр дахь өдөр үзлээ яг 7 хоног үзчихэд гинт яагаад ч ингээд нөгөө жоохон ерөөсө орхимоор санагдаад тэгээд ингээ нөгөө дадлага хийжсэн оюутандаа чи нэг өдөр болгон услаад байгаа гэж орхичоод тэгээд анх удаага л яг ургамлын эсрэг нөгөө анхныхаа туршилтыг тавьж байгаа байхгүй. Тэгээд 14 хоногийн дараа үндсэндээ 7 хоногийн дараа хүрээд ирсэн чинь нөгөө өвчтөе хувилбар маань ингээд бүгд ингээд өвцөн. Өвчин дээр өвчин халтаагаад дээрэс нь ингээд сүтэлсгэн бэлтгэлийг хийсэн маань ингээд хяналтын эрүүлээсээ бүр ингээд даваад ингээд ургацсан. Тэгээ тэрийг хараад би бол ер нь маш аж аргалтай болсон. Ер нь бол ингээд ихтгэл төрөөд одоо эхлээд ингээд бактери байгаад ингээд нэг бэлтгэлийн загвар гаргачаад тэрийгээ яг ингээд ургамлын эсрэг өвчний эсрэг ингээд боддоор ингээд туршаад үзээд тэгээд нөгөө оюутан маань болохоор нөгөө ургамл нь өгцөн чинь шаналаад би ирээ баярлаад гэсэн чинь яагаад байгаа юм бэ энэ ургамл нь өгцөн зүгээр яагаад тэгэхээр тэр чинь туршилт үнэхээр нөгөө миний хувьд ингээд үр дүнтэй болж байгаа ургамлаар ингээд өвчин халтаас нь ингээд 100% өгцөн өвчин халтаагаад бэлтгэлээ хийсэн хяналтын эрүүлээсээ ингээд давчингууд чинь ингээд нөгөө надад ингээд ирээдүйн маань ингээд арай гэрэлтэй болж гэж байгаа. Тэгээд тэр эхний туршилт маань ингээд цааш өргөжөөд одоо олон ургамлын олон зүйл мөөгөнцрийн эсрэг гээд баяж явж байгаа. Эхний туршилтан дээр бол эхний 7 хоногтоо л ер нь бол жоохон шантраад одоо юу хийчвэ гэж бодож байсан. Тэгээд туршилтын үр дүн харах бол ер нь бол аж аргалтай байдаг. Бусад хүмүүс мэдрэхгүй. Мэдээж мөн том ингээд докторууд эсвэл бусад хүмүүс харчаад шоолно шүү дээ шүүмжлэнтэй ч одоо ийм хийчихэд гээд гэтэл нөгөө эхний хамгийн эхний ажлын одоо эхний юу ч нь бол тэрийг хараад ер нь баярлалаа болох юм байна гэд тэгэл цаашгаа судалгаанууд өргөжлүүлсэн. Одоо яг энэ ажлаа туршаад одоо нөгөө 2019 онд доктор хамгаалсан тийм яг энэ доктор хамгаалах хүртэл одоо маш их бэрхшээл замыг туулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дунд одоо энэ хүмүүсийн түрүү хэллээ нөгөө том докторууд шүүмжилдэг ингээ олон хүн шүүмжлэх олон хүмүүс гарч ирнэ. Тэгэхээр энэ болгон шүүмжлэлийг одоо хэрхэн хүлээж авдیں۔ Яаж энэ шүүмжлэлийг даван туултын тийм тэр талаараа шүүмж бол сайн. Шүүмж авах ер нь сайн. Яг тэр ажил чанартай болно тий хүмүүсээр нь шүүмжидний готраад ах хэрэггүй зарим хүмүүс ч нөө шүүм сонсоод бүр сэтгэлээр унаалдаг манай нэг найз бүр уйлжсэн тий уйлдаг тий ер нь бол эрдэмшлэгээний байгууллагад ажилтдаг хүмүүсийн ер нь бол
өдөр тутмын ажил нь бол тайлан хилцүүлэн, тайлан дээр эрдмийн зөвлөлөөр тэр мундаг докторуудад шүүмжлүүлэн тэгжээж тэр ажил бол сайжирдаг. Дөнгөж ажилд орсон хүмүүс бол ер нь шантардаг. Эрдмийн зөвлөлийн хурал гэхэл ер нь бол айдаг те. Би ч гэсэн бас айдаг гэсэн бүр өвдөг чичрээл те. Хэлэх гэжсэн нь мартна. Тэгвэл тэр бол ажлыг сайжруулах л гол арга. Тэр олон хүмүүсээр тал бүрээс нь хилцүүлнэ гэдэг чинь маш давуу талтай. Ер нь бол эрдмийн зөвлөлийн хурал тайлан энд дэлтгэл хилцүүлэх бол ер нь бол гой санагддаг болцсон. Яг тэр дундаас бол нэг санаагаа л олж авдаг тий. Тэгээд өөрөө хараад зүгөө явж идэл нөгөө өнцгөөс нь харахаар дутуу хийцэн байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь эрдмийн зөвлөлийн хурал дээр гарсан бүх ингээд шүүмж саналуудыг бол яг дараагийн тэр 7 хоногт багтааж ер нь бүгдийг нэгэж уншдаг. Тэгэхээр энэ яг болох санал байна. Зарим нь бол өөр мэрэгч өөр одоо өнцгөөс харсан судалгаач энэ бол яг минийх байх албагүй юм байна гэдэг ер нь бол айгуу тийм тусгаж ажиллахыг хичээдэг. Энэ олон жилийн одоо судалгааны ажлынхаа үр дүн үзээд доктор хамгаалаад яг ингээ хамгаалчлаа гэдэг одоо нөгөө тогтоол уншдаг шүү дээ тий. Тэрний дараа яг төрсэн анхны сэтгэл чинь ямар байсан бэ? Өнгөө байдаг шүү дээ тий. Доктор хамгаалсан хүн нэг сар нэг одоо ингээд өөрийгөө мундаг гэж боддог гэл. Гэхдээ надад тийм сэтгэлээр төрөөгүй. Нэг дарамтнаас саллаа л гэж бодсон. Одоо нөгөө бид нар нэг тайлан тавьчаад нэг сэтгэл амраад нэг өдөр нэг хоёр өдөр амраад тэгээл дараагийн ажилдаа ордог шүү дээ. Яг тийм сэтгэл. Яг тэгэхээр нөгөө хүүхэд төрүүлэх тэгээс болж одоо ингээд миний хамгаалтуудаа би хойш нь орхиод исэн байхгүй. Тэгээд гэртээ суугаад тэр одоо ингээ хинэгд хийцэн ажил одоо бичсэн юм ингээд дуусахгүй хаар нэг дутуу ажил ингээд орчихоор нэг хүнд нэг юутэй байдаг шүү дээ дарамттай. Тэрийг ямар ч гэсэн давлаа л гэж бодож исэн тохойд бол. Өөрөө тэгээ ингээд доктор хамгаалж ин эрдэм шинжилгээнийхээ ажлыг хийж ин за 4 хүүхдийн ээж гэрээцэгтэй ажил хийж ин тэгсэн хэрнээ бас давхар 2 сонгуульт ажил хийгээд байна л та. Тэгэхээр яагаад энэ сонгуульт ажлыг одоо давхар хийх болж ин те энийг хийснээр өөрт ч одоо ямар ашигтай яагаад энэ нийгмийн идэвхтэй ажил руу бас давхар ороод байгаа энэ бүхнийг одоо амжуулж чадах байгаа одоо энэ аргаас нэг тийм юуны нарийн арга байхгүй. 2005 онд хөрөлт даадын семинарт хамгийн анх одоо зөвхөн сонирхож оролцож байсан анд ингээд дөнгөж ажилд орчоод энд ихтгэлийн одоо уралдаан болт юм байна. Залуучууд ер нь юу хийдгийг яадгийг гэдгийг сонирхож одоо өөрийнхөө зардлыг өгч одоо зөвхөн оролцож байсан. Тэгээд дараа нь 2008 онд бол ихтгэл хэлэлцүүлж байсан. Тэгэхдээ би тийм шагнал магнал авч байгаагүй ч гэсэн ингээд яг тухайн жил хийсэн ажлаа одоо үеийнгийн одоо дэмжлэгийн ажилтнуудаа ингэж хилцүүлээд ингээд өөрийгөө бас ингээд сорно гэдэг чинь мэдээж бол сайхан байдаг. Тэгж явж байгаад удирдах зөвлөлийн одоо гишүүнээр сонгогдсон байдаг. Гэхдээ өөрөө бол сонгогдъё гэж яваагүй байж идэл нөгөө байнга тэнд очиод нэг очих ёстой юм шиг жилд очиод суугаад нөгөө ихтгэл хилцэхгүй ч гэсэн нөгөө тэндээс одоо яг бодитоор одоо мэдээллүүдийг авах боломж өгдөө шүү дээ. Тэгж жагаад холбооны биологи үдээжгэн салбарын удирдах зөвлөлийн гишүүнээр бол 2009 оноос л ажилласан. Юуны хувьд бол үйлдвэрчний хэвлэлийн хорон даргын хувьд бол 2013 оноос хойш л ажиллаж байгаа. За эдгээр бол нэг тийм өдөр тутам одоо ингээл ачаал үүсгээд байдаггүй учраас тэгээд зохицуулга болоод байдаг. Тэгэхээр яг энэ нийгмийн идэвхтэй ажил олон нийтэд чиглээд хийж байгаа тий. Тэгэхээр энэ нэг олон нийтдээ л одоо хандаж зориулж хийж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо хийх одоо болсон одоо юу юм шалтгаан гэх юм уу хөшүүрг нь юу байх юм тий. Одоо тэр нэг олон нийтийн төлөө чиглээд ажиллангууд олон нийт чинь тэрийг одоо нэг яаж хүлэн дэмждэг юм тий. Одоо танай ажлынхны зүгээс ямар дэмжлэг байдаг юм тий. Эхлээд өөрөө ингээд нөгөө ажилдаа дуртай байх. Тэгээд тэрийг ингээд сайн гүйцэтгэдэг, хариуцлагатай байх гэдэг чинь хүмүүст ингээд нөгөө итгэл төрүүлдэг юм шиг санагдав. Тэгэхээр хүмүүс ингээд нөгөө итгэж байгаа хүндээ чи энийг хийгээч гэдэг. Тэгэхээр өөрөө бас нөгөө хариуцлага үүрэх чадвартай хүн аль ажиллаг шүү дээ. Тэгээд хариуцлагаа үүрээд хүмүүсийн итгэлийг ингээд алдахгүй ингээд жижигэн ч гэсэн ажилд байгаад тахаар дараачийн ажлын саналууд гэх юм те хүмүүсийн ингээд харилцаа өргөжөө явдаг юм шиг санагддаг. Тэгээд өөрөө бол нэг тийм уриалалтай би тгий гэж уул нэг гүйдэггүй. Гэтэл нэг мэдгэд л ингээд тийм ажилд оногдчихдаг. Тийм оногдоод хүмүүс
ингээ хандаад эхэлдэг. Одоо чи энийг ингэж гээд тэгээд нэр дурддаггүй ч гэсэн маш олон жижиг ажлуудад бол ингээл оролцоод явдаг. Ийм олон нийтийн ажлын нэг давуу тал нь ингээд яг өөрийн ингээд судалгааны чиглэлийн салбарын гэх юм уу хүмүүстэй ингээд аягүй болно найз нөхөд болдог. Тэгэхээр өөртөө эргээд давуу тал болдог. Одоо жишээ нь мал эмнэлгийн хүрээлэн улсын мал эмнэлэг арин зүрийн төлөв лабораторийн одоо ингээд судлаачтай бас айгүйх ингээд ойрхон ажилтдаг. Тэднэрээс одоо нэг тусал бодис жишээ нь ингэж аваад одоо өөрийнхөө нөгөө шаардлагатай бодисыг аваад өөрийнхөө ажлыг ингээд илүү ингээд хурдан юм хүлээхгүй хийхэд ингээд найз нөхдийн харилцаа, салбарын хүмүүсийн харилцаа гэдэг чинь айгүй чухал тий. Танилтай хүн талын чинь. Тэгэхээр ингээд нэг ямаа сая гэдэг хаар дараагийн боломжууд хүнд өөрөө ирэхгүй нэгдэд идэх юм байна да гэдгийг мэдэрсэн. Тэгэхээр яг оногцсон тухайн ажлаа бол аль болохоор хариуцлагатай чин сэтгэлээсээ хийчихэд хариу нь бол хизээ нэг цагт бол заавал гардаг гэдгийг бол ойлгосон. За тэгээд хамгийн сүүлд одоо сүүлийн одоо нэвтрүүлгийнхаа подкастынхаа сүүлийн үгийг бол өөрт чинь үлдээе. За баярлалаа. Юуны төрөнд энэ подкастыг одоо эхний зочноор өргөсөндөө маш их баярлсан. Шинжлэх ухааны технологийн сангийн одоо мэрэгчлэн над руу одоо уцтаад 3 хүнээс одоо ингээд асуусан чинь одоо чамаа гэлээ гэд би тэгээд одохоо үед жоохон сандарсан. Одоо би чинь тийм эхлээд тийм гоц биш тэгээ бусад хүмүүс шиг одоо гадаадад одоо хамгаалж ирсэн гэдэг чинь маш олон одоо мундаг залуучуудын цуг ажилдаг байхгүй. Гэтэл намайг ингээд уцтаад ингээд ярангуут нь өөртөө бас ингээд баярснаасаа гадна бас илүү бас судалгаагаа илүү сайн цааш нь ингээд хийх хэрэгтэй байна. Хүний эрүүл мэндэд тустай юм хийх хэрэгтэй байна гэдэг одоо юу зорилгоо одоо илүү арай хурдан тэ арай одоо хугацааг нааша болгож өгвөл өөрөө шахаад тэгээ хариуцлагатайгаар үр дүнтэйгээр хийгээд одоо улстай бас өөрийн хувь нэмрээ оруулах одоо зорилгоо улам одоо ингээд тасралтгүйгээр мартахгүйгээр одоо өргөжлүүлэх хэрэгтэй байна гэсэн бас тийм урам авсан. Тэгээд энэ хөө подкастын эхлүүлж байгаа хийж байгаа хүмүүст бас мөн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Өөрчн ч гэсэн судалгаа шинжилгээний ажлын өндөр амжилт хүсье. Ингээд манай подкастын анхны дугаар бол та бүхэнд инхүү хүрлээ. Бид бол мэрэгжлийн хөтлөгч, мэрэгжлийн хүмүүс биш учраас мэдээж алдаа оноотой олон зүйл байсан баг. Гэхдээ цаашид бид бол подкастынхаа чанарыг сайжруулж та бүхэндээ олон ариуна шиг юм олон нийгмийн дуу хоолой болж чадах үлгэр дуурайл болж чадах юм олон залуу судлаачдынхаа талаар бол хүргэх болно гэж амлая. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай. За баярлалаа. Баярлалаа.